За яг одоо биднэрт бас ирсэн энэ тайлан 2024, 2025, 2026 ингээд 3 оныг тийм ээ бараг дамжсан ийм санал хүсэлтийг шийдвэрлсэн одоо баримт тийм ээ тайлан байна. Тэгэхээр жил бүр за юу сайжирсан юм бэ? Юу нь одоо дордсон юм бэ? Ямар асуудлууд илүү их ирээд байгаа юм бэ гэдгийг бол харах боломжгүй байна гэж үзээд байна. Нэг л би сая хэллээ одоо тайлан гэхээр мэдээж тоо баримт маш их байна. Ерөөсөө л одоо жилд 76 мянган өргөдөл гомдол ирсэн байна. Үүнээс 95 гаруй хувийн шийдсэн байна гэдэг ингээд хуваар тоогоор илэрхийлсэн зүйл их байна. Гэтэл бидний амьдрал хуваар тоогоор илэрхийлснээрээ сайжирсан байгаа юу гэдгийг бас бид нар эргэж харах хэрэгтэй. Яагаад тэгэхээр ихэвчлэн бид бүхэнд хандж байгаа хүсэлтүүд юу байдаг вэ гэхээр энэ даргад ийм хүсэлт тавьсан юм аа. Энийг ингэж шийдэж өгөөч гэхээр хүлээж авлаа, албан бичгийг хүлээж авлаа, тийм ээ, дамжууллаа гэл ингээл орхичдөг. Тэг эргээд ингээ биднээс за ийм бичиг явуулсан юм а та ингээ араас нь хөөцөлтөд өгөөч л гэдэг. Тэг яг энэ асуудлын араас хөөцөлтөд маш олон дарга нартайгаа уулздаг, харилцдаг. За ингээ бичиг баримтууд ч гэсэндээ албан бичгээр ингээ явуулдаг. Хэвчлэн бас яг албан бичгээр буцаагаад хариугаа авч чаддгүй тохиолдлууд бол зөндөө л байна. Энэ тайлан мэдэн дээр ингээд харахаар шийдвэрлэлт нэг өндөр дүнтэй харагдаад байгаа. За энэ бол ямар нэгэн байдлаар хариу өгөөд ажиллагаа хийгдэж шийдсэн ийм асуудал байгаа. Энэний асуудал дээр түрүүн тэр Хоёрбаатар даргаас бас яриад байгаа. Миний ойлгосноор хэрэг ховшлоод аваад үзэх юм бол асуудал нь 100% шийдвэрлэгдсэн хэдий 80 одоо 60 70 ч гэх юм уу те. Ингээд одоо бүрийг наривчлсан байдлаар нь хардаг болж байгаа. Бид нар ч гэсэн бас ер нь нэгдсэн мэдээлэлээр нэг иймэрхүү байдлаар гаргуулж дутуу шийдвэрлэгдсэн асуудлыг угаасаа хуулиараа тусгай хяналтад авах ийм боломж олцоо байдаг. За энэ талаар бас бид нар ажил төрлийн юмнуудаа бас зохион байгуулж ажиллая. 10 жилийн өмнө жишээлбэл яг тодорхойгүй байдлаар шийдвэрлсэн өргөдөл гомдлын үзүүлэлт үндсэндээ нэг 30 орчим хувьтай л яваад байсан. За яг өнөөдрийн байдлаар бол сүүлийн 1 жилиг аваад үзэхэд сүүлийн 2 жилээр аваад үзэхэд нийтдээ 67 буюу 0.1% эзэлж байгаа. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг судалгаанд авлаа, иргэнд холбогд мэдээлэл өглөө, эрх хүний төлөвлөгөөнд авлаач гэдэг юм яг тодорхой гарч шийдэл болсон, зааж зөвлөсөн, хууль зүйн бусад үндслэлийг одоо дурдсан ийм байдал бол хангалтгүй байгаад байна. Аль болохоор бид нар бол энэ рүү одоо манай хяналтын албаагч байгууллагуудаа шахаж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ чиглэлээр ч гэсэн бид нар бас цаашдаа юмнуудаа анхааръя. Ер нь бол яг бид бүхэн бол одоо тоо материал дээр тийм ээ амьдрал сайжирсан биш, амьдрал яг бодитоогоор сайжирсан байхыг л одоо санал хүсэлтүүд биелсэн байна, бүх зүйл бүтсэн байна, одоо сайжирсан байна гэж үзнэ. Тийм ч учраас та бүхэн бас статистик тоон дээр биш, бодит өөрчлөлтөн дээр анхаарч ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд одоо удирдлагуудаа бас амжилт хүсье гэж бодож байна.